Сайн байцгаана уу? За манай хинда подкастын нэгт дугаарыг 2. Энд одоо зөвхөн хайр яриад дараагийн сэдвээр орох байгаа. Тийм дараагийн гой сэдвүүд рүү орно. Гэхдээ хайр бол үнэхээр мөнхийн гой сэдв билээ. Хоёр парт орж штэ. Нэг партн дээр нэг ганц л ахт яриа л штэ. Харин тийм ганцхан яриа. Хүн ярьлаа штэ. Танд хитэн хүн ярьдаг байна. Үнэ. За өнөөдөр болохоор илүү Нандагийн маань харийн түүхэн дээр толгуурлаа. Тэгээ бид ярилцах байгаамаа. За тэгээд энэхүү алтан микрофоноо танд шилжүүлье. За баярлалаа. Тэгэхээр хоёлаа ер нь гоё юм шүлгээс уран зохиолоос яриага эхлүүлье гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр манай найз маань шүлгийн ном авчирсан байна. Энэ дугаартаа зориуллаа. Тэгээд хоёлаа за би нэг тоо хэлээд та надад дуудаж өгье. Тэгээд тэр шүлэг маань миний өнөөдрийн ярих хайртай нийцж гинэ үгүй гэдэгтэй холбоод тэгээд миний айгүй энтертайнмент юм аа. Айгүй pop юм аа. Өнөөдрийнхөө подкастын зориулаад Патрик Зэтмагийн Зөвхөн хайр гэдэг хайрын шүлгийн номыг авчирсан. Энэ шинэ гарсан юу нах шиг байна те. За гүрэн. За эхэлцгээе хөө. За одоо жоохон одоо ингээд слайд хийхтэй. За 27. Яа, ийм шүлгээр харагдчихээн да найз. За ингээд шүлгээ дуудцгаая. За миний үнэн гэдэг шүлэг байна. За нийлчихээ. Дэлжгөөсөө ойлаа яа. За хоолой зангирахад зангирлыг минь тайлж өгөх, хүзүү гудаахад тэргүүнийг минь өөд өргөх, чамааг би дагана. Чи ийм хүзүү, ийм хоолойтой билээ. Би бас зөөлөн урсамтгай үерлэмтгий сэтгэлтэй чамааг би дагана. Би цээжиндээ ийм мөрөн голтой долгион давлгааг нь даадаггүй. Би минь ядруу буурай хатуу хүндийг үүрч чаддгүй. Болчин минь суйл чамааг би дагана. Би бас хөвлөдөө амьтэн чамааг би түшгэрээ дагана. Би их хүслэнтэй хүслэнгээрээ дүүрч зүрх өвдөн. Бүгдийг нь сайн сайхан байгаасаа гэсэн хүслээр зүрхээд үргдэг. Бүхнийг хүснээс зүрх хүслээр дүүрч ихтэй өвддөг. Би чамайг дагана. Хоолой зангирахад зангирлыг минь тайлж өгөх, хүзүү гудаахад толгойг минь үндийлгэх, зүрх хүслэнгээр дүүрэхэд дундуурлж өгөх, хөвлийг хүндрэхэд түших чамайг би дагана гинэ. За. Би энэ шүлгийг анх удаа уншиж чинь. Тийм болохоор энэ айгу гоё шүлэг байна те. Нөө эмхтэй зохиолчтой тэнгуут эмхтэй зохиолч яаж эмхтэй хүний хайрыг илэрхийлж байгаа нь амар гайхалтай санагдлаа. Тэгээд чамайг дагана. За ингээд одоо миний найз өөрийн бас нэг дагсан дагуулсан хайрын түүхээ ярих удаа. За тэгээд тэг яг ер нь би тэр хүний анх хараад амьдралдаа анх удаа харахад нүдрөө нь харахад би олвол ингээд амьдралдаа хамгийн гүнзгий нүдийг харсан юм шиг надад одоо эхний бөгөөд 20 эдэн насны маань самын сүүлийн ганцхан удаа тохиолсон тийм гүн нүдийг би харсан юм шиг санагдчихэв. Яг ингээд анх удаа надад тийм хүний нүд рүү ингээд явж орж байгаа юм шиг тийм мэдрэмж төржсэн. Би одоо тэрийг уран зохиол мөхөөл дээрээс л уншижсэн үү гэхээс биш яг бүр толгой тархин дотор ингэж мэдрэгдэх хэмжээнд хизээч харж байгаагүй. Тэгтээ бас тэгэхэд жоохон байж те одоо бас бодоход тэгээд анхны мэдрэмж бол шал өөрөөсөн. Тэгэхээр би ер нь бол тэрийг дурлсан юм болов гэж би өөрийгөө бодоод байгаа. Яг шууд л ингэж дурлсан юм байна да гэж бодоо. Тэгээд тэндээс яаж хайрын төөхөд бий болсон, хайрын тухай тодорхойлолтуудыг амьдралдаа бий болгосон. Тэгээд айгуу тийм гүнзгий юмнууд бий болсон байгаа тий. Тэгээд цаг мөчүүдээс гоё үзэсгэлэнтэй шүү. Үзэсгэлэнтэй тийм. Тэгээд маш гайхалтай зүйлсүүдийг мэдэрсэн байна. Ер нь би амьдралтаа бол одоо тэр бүх зүйл ингээд дуусаад миний ард өнгөрсөн ч гэсэн амьдралтаа одоо тийм гайхалтай хүнтэй тэгээд тийм гайхалтай мэдрэмжийг өөртөө бий болгож тэгээд одоо миний хэн байгаад нөлөөлөх хэмжээний тийм зүйл бий болсон бол би амар баярлалтай байна гэдгийг ойлгосон. За тэгээ үйл явдлаар нь ярихаар бас жоохон хэцүү байгаа учраас би өнөөдөр ерөнхий ямар мэдрэмжүүд
өгчээснийг ярихын тулд найз өнөөдрийн бичвэр авчирлаа. За энийг би бол одоо түүнд зориулж бичсэн бичвэрүүд юм уу тий? Одоо ер нь аль бит хоёр айгүй нарийн нандин юмнуудаа ярьж байна те. Хоёлаа ингээд нөгөө анхны дугаар хайр ингээд ярьж байгаа учраас маш нандин. Тэгээд би бол нөгөө өөрийгөө ингээд бодоход би айгүй нөгөө юу яа гэм бэ гэж бодсон. Нэг их хүнд ингэж амархан дурламтай хүн гэж байдаг штэ. Тийм бол би биш юм шиг байгаа. Тэгээ ер нь нэг байжгаад нэг дурлалдаг. Тэгэхээр жоохон гүнзгий байх гэдэг. Даацтай дурлах гэдэг. Тэгээд одоо бол би өөр хайртай хүнтэйгээ уулзсан байгаа. Тэгээд миний амьдралд байсан энэ хайрын түүхийнхаа талаар бас ярих гэж байгаа. Тэгээд энэ одоо бүр хөөх юм ингээд нэг юм цаас ч юм уу нэг юм байгаа байхгүй юу те. Тэгээд энийг ингээд би зүгээр нэг шүн босоод ингээд ихлүүлсэн. Ингээд юм ингээд одоо бичвэр. Тэгээд яаж за нэг иймэрхүүгээр ингээд энийг бол би дуустал бичсэн. Тэгээд нөгөө хүмүүндээ ч юм уу дэвтрийг дуустал нь. Тэгээ одоо энэ ингээд дуусаад ингээд ирсэн. Бүр арт нь бичсэн шүү дээ. Тэгээд эхэндээ бол ингээд нөгөө энэ дээр нь бичихгүй явж агаад тэгээд сүүлдээ эн чинь нөгөө дуусгаад ирэнгүүт нь би бишээ нь оруулж бичээ. Энэ бүр битээр айгүй олон жил дотн байхад энд яг түүхийн тухай бас битээр ер нь маш олон удаа ярьсан. Тэгэхэд энэ дэвтэр бол амар архив биш. Би анх удаа мэдчихэж шүү дээ. Энэ дэвтэр найзаа ер нь надад нэг өөр нэг дэвтэр байдаг. Тэр ч юм бол би нөгөө анх тэр нүд мүд харж дурснаасаа хойш биччихсэн. Тэгээд нэг жоохон байх үеийн бичвэр. Энэ бол миний нэлээд сүүлд одоо хэдэн жилийн өмнө бичиж. Тэгээд би энэ тэмдэглэл дээр хамгийн сүүлд одоо саяхан бас бичсэн юм аа. Би 25 оны 3 сарын 10-нд бичсэн байна. Тэгээ ер нь бол би ингээд өөрөө өөртөө ингэж дуусгасан тийм дэвтэр маань юм байна да гэж би одоо бодож байгаа. Тийм. За тэгээд энэ дэвтрийг болохоор би за дэвтэр цаасан дээрээ би хамгийн анх хизээ бичиж эхлүүлсэн байна гэхээр хамгийн анх бичтэй нэлээ уртын бичсэн юм тий. 24 оны 2 сарын 19-нд бичсэн байна. Тэгэхээр ч одоо ер нь жил гарны өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд анх бол би энийг өгнө гэж бодож бичиж эхлүүлж исэн. Гэхдээ ер нь бол баг хөхгүй байх нь өөрөө зөв юм байна гэж бодоод ягаад тэгэхээр энийг тухайн үедээ би тэр хүнд зориулж бичиж гэж бодсон боловч би тэр хэцүү цаг үеүүдийг одоо энийг бичиж өөртөө бараг зориулж бичсэн юм шиг санагдаад шүн унтаж чадахгүй болохоор бичиж мичдэг тийм байсан. Гаргах хэрэгтэй байгаа учраас. Тийм гаргах хэрэгтэйсэн болохоор тэгээ нэг юм зохиолчд уран зохиолын ном ингээ бичгээрээ одоо юу гэдэг өөрөө нэг хүрнэгч нь болол ингээл бичдэг штэ тэ нэг юм зохиолын талаар тэрэн шиг би ер нь тэр хүнд ярьж байгаа юм шигээр амьдрал өөрийнхөө ингээ цаг хугацаануудыг бичиж ээжтэй юу ярилцсан надад одоо юу мэдрэгдэж байгаа би яагаад үйсэн гэдгээ ингэж бүрэн дүр илэрхийлсэн байгаа байхгүй юу. За тэгээд эндээс би ер нь үйл явдал бүгдийг нь уншина гэж угаасаа байхгүй. Тийм учраас ер нь яаж энийг ингэж дуусгаснаа ер нь төгсгөл хэсэгт юу болсныг ингэж та бүхэнд ер нь инкүү хоёлаа ер нь харилцааг ингээ үйл явдал бичсэн. Эхлээд за анх ингээд ер нь хизэнээс яг бит хоёр ингээд арай өөр за тий өөр мэдрэмж өгч хэлсэн ч юм уу тий. Яг тэр процесстойгоо ингээд тэр хүнтэй хамт байх ер нь яг ямар байсан бэ ч юм уу. Тэрнээс ингээд хөвгөл чамд ямар санагдчих чи. Тийм зүйлсийн тухай ярих гэж байна уу? За би ер нь надад бол энэ бол амар юм нандин юм байдаг. Тэгээд би бол ингээд цөөхөн дотныхоо хүмүүстэй л бүр нарийнаар нь ярьж исэн. Тэгээд яг ерөнхий үйл явдлаар нь гэх юм бол эхлээд бол би дурлцсан ингээд нэг юм дурлцсан жоохон охин байгаа шүү дээ. Тэгээд би чинь амар юм ичимхий багын охин байсан юм уг нь. Тэгээд ерөөсөө хизээч би ингэж нөгөө өөрийгөө сайн гэдгийг ямар нэг байдлаар илэрхийлж байгаагүй. Илэрхийлэх нь байтугай тэрийг баг ингэж бүр юм үгүй юм шигээр ингэж дарддаг байсан байж магадгүй ингээ баг заримдаа ингэж тухтаж мухтаадаг ч юм уу те эсвэл ингээ харц суулгах юм бол гяс ингээ буруулж моруулдаг нэг тиймэрхүү дараахан тим байсан. Тэгээ явж байгаад найзууд болоод ингээд тэр хүнийг ингээд нөгөө найзынхаа байр сууриас танин мэдэх надад бол айгүй гайхалтай байсан. Тэгэхээр энийг би одоо нөгөө цэвэр юм эрэгтэй хүмүүсийн хайр гэхээс илүүтэй хүнийг хайрлаж байгаа л хайр юм уу байж үү тийм байдаг юм уу да гэж би бодоод байгаа. Тэрнээс ч тийм угаасаа нөгөө жоохон байхтай хэлсэн болохоор тийм амар одоо яагаад ч мэдгүй үерхий одоо инээ тэрийг нэг айхтар бүр
гэж инээсээ хүсэж бодож байгаагүй юм байлээ. Тэгээд ер нь зүгээр амар найндагч хайрлаж байсан. Тэгээд тэр хүний ачаар би зүгээр ер нь ингээд за хайр гэдэг чинь юм байна да гэдэг өөрөө өөртөө ингэж тодорхойлолтуудыг би болгож исэн. Жишээ нь одоо хайр бол алга болтгоо бэж л байдаг юм байна. Хайр бол шунал биш юм байна. Одоо ингэж цэвэр тухайн хүн сайн сайхныг хүсэж байгаа зүйл юм байна гэд. Тэгээд тэр хүнийг бүх одоо ингэж сайн муу бүх зүйлийг ингэж хүлээж авах юм байна. Тэр хүнийг ойлгох юм байна. Энтэр гэж боддог болсон. Тэгээ ер нь энэ бол надад ийм миний амьдралын нэг юм шүлэг мүлэг юм шиг санагдаад. Тэгээ одоо байгаа миний хайр, одоо энэ хайр хоёр бол амар өөр, ер нь амар шал өөр юм билээ. Одоо миний хайртай хүн маань бол одоо үргэлж байгаа залуу манайгаа. Тэгээд тэгтээ одоо харьцуулахын аргагүй гэдэг шиг тийм өөр хүмүүс. Надад бас ингэж ажиглагдсан шүү дээ. Одоо ажиглагдсан гэдэг нөгөө айл хайрыг нь би нөгөө айгуу сайн мэдж байгаа бол үгүй сайн ч явахгүй. Тэгээ яг нөгөө айл хайрын ерөнхий ингээд жоохон гадарлаж байгаа гэж ярих зүг баг. Гадарлаж байгаа учраас тэг ялч өөр байгаа. Чиний байгаа байдал хүртэл арай өөр. Тий одоо ингээд яг одоогийн найз залуутайгаа бол илүү ийм гоё нээлттэй яг ийм эрх чөлөөтэй байгаа өөрийгөө илэрхийлж байгаа тэр байдлууд чинь надад бас айгу гоё санагцсан. Яг нэг тийм байж чадчих байгаа нь яг л нэг хосууд л тийм байдаг даа гэдэг ч тийм тэрэн шиг ийм өөрийгөө илэрхийлж чадчих байгаа томж байгаа ч юм уу тийм юмсыг ярилцж байгаа тэр нэг юм орон зайнууд нь ч юм уу тэр зүйлсүүд нь харьцангуйгаас харьцуулшгүй. Тийм. Одоо миний ингээд ярих гэж хичээгээд нэг юм яригдчихгүй байгаа хүмүүс маань бол илүү нэг тийм оюун санааны ч юм уу те байсан. Тэнгүүд яг үнийг хэлэхэд бол илүүтэй би хайрлаж исэн юм шиг надад санагддаг. Тэгээд анханасаа ч ингэж би дурлаад, би хайрлаад, би ингэж нөгөө нэг юм бишрээд тэр хүнийг ямар гайхалтай хүн бэ гэж ингэж нэг алмаардаг штэ тий. Нэг тиймэрхүү байдлаар ингэж харж яваад тэгээ сүүлийн жилүүдэд ч гэсэндээ ингэж бит хоёр би бинийгээ хүнийхээ хувьд ингэж ойлгож нандаа ийм хүн юм байна. Тэр хүн маань бол ийм хүн юм байна гэдгээр нь харилсан болов гэж бодож байгаа. Тэгэхээр тэр бол яг нөгөө би анх хэлсэн шалтгаан нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үерхэл ч юм уу тийм орон зай дээр бол арай багтаж дүүрэхгүй арай тэрэнд юм тохирохгүй ингэж нэг юм болохгүй байгаад байсан. Одоо бол тэгээ би өөрийгөө бүр тэгж боддог гэсэн байхгүй. Би ер нь ингэж амар зөөлхөн хүн юм бах та. Би ингээ бүх юмыг л ингэж өөрөө өөртөө шингээж хүлээж аваад идэм бах та. Би л ингэж хайрлаад, би л ингэж сонсоод, би ингэж чимээгүй яваад, гомдоод ч юм уу эсвэл эргэцүүлээд ингэж л хүлээж аваад л байж идэг хүн юм бах та гэж боддог байсан чи үгүй юм шиг надад санагдсан. Одоо ингэж манай залуу бол намайг би найз залуутайгаа байхдаа өөрийгөө илэрхийлдэг, ууралдаг. Арай ууралж үзээгүй юм байна. Өөрийгөө илэрхийлдэг. Тэгээд тоглоом хийдэг илүүтэй их ингээд чөлөөтэй байдаг. Тэгээд ингээд гомдож момдоол түнж минаад тэгээд би амьдралынхаа талаар ярьж чаддгүй надад айгүй олон юмнууд жишээ нь байгаад идэг гэсэн. Би гадагшаага хүмүүстэй айгүй нээлттэй байдаг гэсэндээ надад ерөөсөө ярьж чаддгүй амнаас ерөөсөө унж өгдөггүй ч юм уу юмнууд бас байгаад идэг юмнуудыг одоо найз залуутайгаа ингэж илэрхийлж багаар сурж байгаа гэх юм уу. Тэгээд тэр маань ч гэсэндээ хүлээж авч байгаа болохоор эн чинь байж болдог юм биш үү? Хүнд ийм юм байдаг юм байна гэж бодоод тэгээ эмэгтэй хүнийхээ хувьд ч гэсэндээ би хайрлагдах хэмжээний хүн юм байна. Одоо юу гэдэг эмэгтэй хүнийхээ хувьд би нийтлэг эмэгтэйчүүдийн стандарт ч юм уу цензурт хүрэх байсан хүрэхгүй байсан тэрнээс үл хамааран би хайрлагдаж байгаа юм байна ч юм уу. Нэг тиймэрхүү бодлууд бас байдаг юм аа. Тэгэхээр найз эндээс ер нь нэг хальт харж байгаад нэг ярьж өгөөд тэг гинэр нь ойлгогдчих юм болоо гэж би бодож байна. За тэгэхээр ер нь бол ингээд илүүтэй чи өөрөө ганцаараа хайрлах нөгөө талдаа хин нь харилцан хайрлах хайр юм биш ялгаа биш тий. Тийм ялгаа байдаг юм лээ. Байдаг юм байна гэж би ер нь бол одоо харж байгаа. Тэгээд гэхдээ би хайрлагдаагүй гэж хэлж чадахгүй тий. Би үнэхээр бүр амар хайрлагдсан. Тэгээд
Яг үнэ. Тэр үнэхээр шал өөр мэдрэмж өгдөг байсан. Тэр нөгөө хайр нь болохоор илүү Хүнийхээ хувьд би хайрлагддаг гэсэн тий. Тэгээд тэр бол айгу юу яаж юм. За тэгээ энэ бичвэрээ уншихдаа би үсээ задлчих. Найзайгу үнэхээр entertainment чи даавал гайхшруулж байна. Юу ч найзын ажууд бол entertainment дээр өстө хаач хөрөхгүй юм. Би багтаа жүжигчин болъё гэж боддог байсан шүү дээ. За одоо ингээд хамгийн сүүлийн бичвэрээ, сүүлээс 2 дахь бичвэр. За тэгээд дахиад сайн байна уу? Өмнөх бичвэрийг их ууртайдаа бичижтэй. За уг нь яг ингээд чи би гэж дуусгавал надад ер нь хүн бүрт байдаг л да, гомдлын араас гарах өчүүхэн бардам замд минь тохирох байж тээ. Ер нь бол би ингэж өмнөхчтэй би гомцсон. Би ийм зүйл гомцсон гэдгээ ингэж өөрөө өөртөө хүлээн зөвшөөрчихсэн байхгүй юу. Тэгээд гисэн ч дахиад хэлэх зүйл байна гэд. Тэгээд ингэж би дахиад гэдгээ буруу иччихэнгүүтлээ ингээд нөгөө буруу ичснийгаа нэг юм 2 зураас идэв штэ. Тэрийг хаалтан дотор бага ингээд буруу үгээ ингэж тэмдэглэдэг байсан гэдгээ би бичиж байгаа байхгүй юу. Тэгээ би энийгээ бичихтэй би нөгөө хүнээ уншина гэж одоо бичиж байгаа штэ. Тэгээд би ингэж өөрөөр хэлбэл би энэ хүнд бүх зүйлээ бүр ингэж оюун бодлынхаа бүх хэсгийг гаргахыг хүсдэг байсан. Ингэж тэрийг ингэж хүлээж авах юм шиг санагддаг. Тийм амар гайхалтай. Тэгээд за төрсөн өдрийнхаа бэлгээр бэлэг өгсөн би. Тэгээ тэр бэлэгтээ тайлбарыг бодцоод өгөхдөө тэр тайлбараа хэлгээ ч юм уу бичгээ ч юм уу мартаад өгсөн байсан байхгүй юу. Тэгээ ер нь аль энэ төрсөн өдрийн чинь тайлбар шүү гэд. Тэгээ ер нь би тэр төрсөн өдрийнх нь бэлгийг санагдсан. Тэгээ би тэр төрсөн өдрийн ямар нэг юм эд зүйл байгаа штэ. Хэрийг бэлгэлхийг хүссэн бол биш. Би тэр бэлгийг аваад ч юм уу зарим нэг өдөр тэр бэлгийг харахтаа авах мэдрэмжийн би бэлгэлхийг амар хүссэн байхгүй. Тэгээд тэрийг хүн нэг удаа ч авч болно эсвэл 5 жил нэг удаа ч авч болно. Тэгээд тэр мэдрэмжүүд л миний бэлэг байгаасаа гэж амар хүсэж байсан. Тэгээд тэрийгээ ерөөсөө хэдэл тэрийг анх хараад зүгээр л ус дуртай юм тий яг хүн болгоны мэддэг дуртай юм нээс шүү дээ. Хүн болгоны жоохон найзуудын хүрээллийнхнийх нь мэддэг дуртай юм нь болохоор өгж ийн гэж ойлгохтой шүү дээ. Бид нарт бол гэтэл өөр байсан. Тий. Гайхалтай. За өөрөөр санагдчих. Тэгээ надад нэг ном бэлгэлж ирсэн. Тэгээд номын урд хэсэг бичсэн үг чинь үнэхээр сэтгэлд хүрсэн шүү. Тэгээд би чамд гэж бичсэн эдгээр бичвэрүүдийн турш чамтай ярилцмаар байсан гэж гоншихонсон. Харин чи надад тэр орон зайг дүүргэсэн сайхан ном бэлгэлжээ. Тэгээд ийм гомдож зовхын учир юусэн бэлээ баярлалаа тэрэлт. Би чамгүйгээр хэн болон одоод ирсэн байхаа гэж хэлж мэдэхгүй байна. Намайг няндаа болгож хамт байсанд зааж сургасанд чин сэтгэлээсээ ханддагт нь баярлалаа. Чи бол миний энэ насны амьдралдаа дараа өмнө байсан байгаагүй мэдхгүй учирсан хамгийн сайн хүн. Тэгээ миний энэ итгэл хизэнээс ч юм дотор минь бат нот тогтжээ. Тэг яагаад юм мэдхгүй би тэр хүнийг учирсан нэрнгээсээ хамгийн сайн хүнээ гэж боддог. Тэгэл нөгөө нэг бид нар чинь хамт цаг хугацааг өнгөрөөгөл тэр хүнийг юунд дуулга алдж гин, юу бодож гин, юун дээр ингэж тоохгүй байна, юу акцент өгж харж гин гэдэг ингээ анзаараад байгаа шүү дээ. Тэгээ тэр болгоноос л харахад гэж бодож танин мэдсэн юм шиг надад санагдтыг. Тэгээ юу ч болсон энэ итгэлийн минь бодол байгаа нь алах болохгүй юм аа. Тэгээ одоо би ингэж найз залуутай би ингээ хайртай шүү. Говцчихгүй гэхгүй. Тийм ч гэсэн би бас ингэж энэ одоо эмээ осны минь дараа ч гэсэндээ сайн хүндээ гэсэн итгэл минь байхаа юм шиг санагддаг. Тэгэхээр амьдралдаа учирсан хамгийн сайхан оршууд эрхлэн түнэх, ярилцах, ийм бичих, сайн найз нь байх, туслуулах, үгээрч бүрэн тайлахын аргагүй нэр төрийн минь хэрэг билээ. Надад найзууд минь түүн дунд чи байгаагаараа чиний тухай бодохтой зэрэгцэн олон хайрын тухай, төхөрлөл амьдрахын тухай асуултууд, зарим нэг ирээвэр хураавар хариултууд байдгаараа би ямар их баян хүн болж хувирдаг гэж санана. Тэгэхээр энэ бүх зүйл ингэж материалын амьдралаас холдуулдаг ингээ амьдрах зай ав хорон зай өгдөг юм шиг ажил дээр ингээл бөөн ингээд стресс юм дунд дотор хүн төрөлхтөн чинь ийм нандин ийм хэсгүүдтэй шүү гэж бодох юу гэдэг. Гэтэ би бас энэс айгүй холцсон юм шиг найсан санагдаж байгаа сүүлийн үед. Цаашид чийч бич бидний нөхөрлөлийн хүмүүс бүгд сайн сайхан байна гэдэгт итгэлтэй байна. Ийм нэгэн явдал гээд Орс кино гэдэг да мэдгүй нэ за. Тэрний нөгөө яг аяын санаж байна чи. Аян амар нэг инээдтэй хөнгөн гоё аяадаг. Яг тэр ая шиг инээдтэй бөгөөд гэгээлхээр би амьдрч л явах болно.
Тэгээд санаа зовхын ч хэрэггүй. Тэгээд төрсөн өдрөөр нь яриаг нь сонсоод ингээд ийм юм хийсэн тэгсэн инээ тэрэг гээд сонсоод би тухайд аим барахж исэн. Барахж байгаа гэдэг өөр дотор ингээд мэдрээд гэхдээ би барахж ин гэж хэлээгүй ч гэсэндээ тэр хүнийг ингэж олон хүн дотор хүндлүүлж олон хүн тэр бүр одоо ганцхан би миний найз бит хоёр л тэр хүний сайн сайхныг биш тэр энэ аль болох олон хүн тэр хүнтэй уулзраад ингээд сайн сайхныг нь харж багтаж тэр хүн өөрөө ч гэсэндээ өөрийгөө сайхан хүн юм байна гэдгийг мэдэрч амьдраасаа гэж хүсэж байгаа. Яа заа. Сэтгэл хөдлөд хайрын тийм ойлгох гэдэг. Тэгээд ингээд бодоход надад чи байснараа миний бага ангийн дуу хөгжмийн хичээлийн дурсамж хүртэл үнтэй хуваалцмаар санагддаг. Тэгээд чиний тухай мэдээчгүй амьдралыг минь чухал болохыг надад зааж өгчээ. Тэгээд би ч одоо тэр хүнд анх хараад дурлахаас өмнө амьдарч исэн хүн байгаа. Тэгээд тэр амьдралууд хүртэл ямар үн цэнтэй болохыг ойлгуулсан гэх юм уу. Тэгээд тэр дурсамжуудыг ярих болгонд бүр амар чин сэтгэлээсээ сонсож тэгээд бид нарыг бүгдийн тэгдэг те. Тэр нь амар гайхалтай. Тэгээд дахин сайхан дурсамжууд найзуудаараа суух цөөхөнч хамгийн үнэтэй байх хугацаа хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид хэн хэнийхээ чухал үед хажууд нь байгаагүй ч үргэлж хамт байна гэдэгт итгэнэм. Тэгээд сунжраа нандаа. Тэгээд аантын өмнөх яг энэ тэмдэглэл битсэн өдрүүд надад багахан хэцүү байсан болтой. Чи мдэггүй байсан ч чиний ачаар давж гарсан мэт санагдаж байна. Тэгээд хамт байсанд байдагт байгаад баярлалаа зөвлөг минь гинэ. Ийм гайхалтай хайрын тухай хайр тэд энэ ч амар хэцүү үед бас байгаа тий. Тэд одоо жаргал өрөөд одоо яах вэ гэсэн. Тэгээд жил гаруй баг надад амар хэцүү байсан. Яа тэгэхээр нөгөө тэр амар олон жил хайрлсан хүмүүс маань угаасаа нөгөө нэг юм хайр дурлалын хувьд одоо эхнэр нөхөр ч юм уу те болохгүй хүмүүс юм байна. Үерхэгч хүмүүс биш юм байна гэдэг бүлээн зөвшөөрөхөд бол нэлээд их цаг хугацаа шаардсан. Тэгээд ер нь тэр чинь амьдралын маань ер нь эргэлтийн юм хугарлын мөчөөс юм шиг санагдаж байгаа. Яг тэгэхээр дандаа хэдүүлээ нэг хэсэг ингээл байн хамт байжгаад тэгээ яг тэр хугарлаас хойшоо ингээд салан одож байгаа байхгүй юу? Ер нь ингээл хувь хүндээ амьдрал болол ажилтаа болол ингээд ирсэн. Тэгээд гэтээ хүн ер нь би баг энэ хөнгүүгээр амьдрч чадахгүй мэн гэж арайч бодож байгаагүй. Гэтээ амьдрч чадахгүй ч юм уу да гэмээр хэмжээний жилийн хугацаа өнгөрсөн гэхэр чинь гэтээ хүн ингээд дараагийнхаа гоё хайртай авчирдаг. Гой ингээд тухайн humanityсэндээ гой байгаа байх гэж бодож байна. Тэгээд яг ингээд хүлээн зөвшөөрөх угаасаа юм хамгийн хэцүү зүйл шүү дээ. Ер нь хайрын тухай хүлээн зөвшөөрөх чинь амар хүн санагдчих. Одоо зүгээр өмнө нь бол хайрыг бодохдоо ерөөсөө л ингээд байнга хамт байдаг. Тий. Яг миний нөгөө төсөөлж идэг хүн болгоны нэг төсөөл дотор байдаг бүх юм төгс төгөлдөр надад зориулагдсан нэг цор ганц хүн байгаа л түүнтэйг уулзрал тэгэл хүмүүс жаргалтай байдаг ч юм уу те. Яг тэгсэн чинь бодит амьдрал дээр хайр тийм байдгүй юм билээ шүү дээ тий. Амар олон хүлээн зөвшөөрөх хэрэгцээтэй зүйлс гарч ирдэг, ойлгогдох хэрэгцээ гардаг, ойлгох хэрэгцээнүүд гардаг, үл ойлголцлууд үүсдэг. Тэрийг даван туулж иж тэр нөгөө дунд нь байгаа хайр дурлал нь илүү батжиж ингээ нэгт болж идэг ч юм уу тий. Тэгээ тэр эдгээр дотроос хамгийн одоо хүнд нь надад бол ингээ хүлээн зөвшөөрөх процесс амар хүнд санагддаг байхгүй. Хин нэг яг тэр өөрийнх нь тэр байгаа оршихуугаар тий. Яг тэр өөрийнх нь байгаа оршихуугаар би хүлээн зөвшөөрөөд хайрлах, хажуудаа байлгах. А нэг бол яг тэр үнийг тэр оршихуугаар нь хүлээн зөвшөөрөөд миний хажууд байхгүй байна гэд явуулах ч юм уу тий. Тэгэхээр хүлээн зөвшөөрлтүүд бол ингээ хайр дээр бол надад хамгийн хүнд санагддаг. Хамт байгаад ингээ бүр чи миний хажууд үлдээч гэхэд ингээ орилмоор байвч ингээ 100-аад зулгаад үлдмээр байвч хүлээн зөвшөөрчөнгөтэй явуулцдаг штэ хүмүүстэй. Тэг яг энэ хүлээн зөвшөөрлтийг өөртөө бий болгоход юу хамгийн их туслаа вэ? Одоо энэ бичвэрээс гадна. Ер нь бол ээж надад айгүй их тусалдаг амьдралын ингэж хэцүү үеүүдийг тавж туулахад тэгээ манай ээж бас айгүй ухаантай эмэгтэй байдаг. Тэгээд энергийн тухай ч юм уу эсвэл одоо ер нь бас энергийн талаар манай ээж нөгөө бяцлал хийдэг хүн болохоор энергийн талаар айгүй их ярьдаг. Тэгээд надтай нэлээд хэд удаа ярилцж ирсэн. Тэгээд сүүлд ер нь хэлэхэд
одоо ингэж би тэр хүний талаар их бодож, байнга бодож, өөрөө өөртөө хамт авч явж те. Би ганцаараа гудамжаар алхаад явж байхдаа ч тэр хүнийг өөрөө өөртөө байлгаж ингэж явсан цаг хугацаанууд маань ухамсартны нүртэл юм нөлөөлөх хэмжээний тийм одоо бүр сүнсэн биеинд маань ч гэсэн магадгүй ингэж юм нөлөөлөх үс хэмжээний хамт олон жилүүд байсан. Би өөрөө ч гэсэндээ тэрийг би болгож ийсэн. Тэгээд тэр тусмаа надад ингэж салж тавьж явуулахад айгүй хэцүү байсан болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэр утгаараа ч гэсэндээ айгүй цаг хугацаа орсон байх. Тэгээд ер нь бодож дахиж хүлээн зөвшөөрөх байсан. Одоо ингээд за амьдрал би үнэхээр хүсээд байна уу гэдэг айгүй сонио асуулт. Би яг хүсээд байгаа биш мөртлөөсөө одоо хажуудаа байхыг биш мөртлөөсөө л ер нь алдчихлаа. Энэ хүнийг алдчихлаа гэдэг амар хэцүү болгоодсон байхгүй. Тэгсэн чинь байж л байгаа. Одоо энэ цаг хугацаанд хааны газар байж байгаа. Юм бодож байгаа, амьсгалж байгаа, мэдэрч байгаа. Салхил ямар гоё юм бэ? Ямар гоё өдөр юм бэ? Эсвэл ямар муухай өдөр вэ гэж бодож байгаа. Тэгээд бид нар чинь тусдаа энэ биеэрээ амьдралыг туулж мэдрэх хүмүүс гэж бодохоор тайвширдаг. Тэгээ бид нар чинь залуу хүмүүс өшөө урд явах замууд өчнөө олон байна. Тэгээд хийж бүтээх хүсэл мэлзэл зөндөө байна. Түр засаг хэцүү байна. Тэгээ хэдүүлээ чи сайн хайртай учирсан байна. Тэгээ сайн хайртай учирсан байна. Гэт ингээд бодох. Тэгээ ер нь бол хизээч хүн мартахгүй мэлээ гэдгийг ойлгох хамгийн чухал алхам баха. Хизээч хүнийг ой санаанаас арчин гэж байхгүй, байгаагүй юм шигээ байна гэж байхгүй. Энэ бол миний амьдралын дурсамж болоод биднийг бий болгож бүтээж байгаа зүйлсүүд хамгийн нандин хэлтэрхийнүүд маань тэгээд энэ хаяа бодогдно. Ингээд кофе уугаад нэг өдөр сууж хахад бодохгүй нэлээд удаа хэдэн сар явж хагаад нэг ай сонссон ч бодогдно. Нэг гудамжаар алхсан ч бодогдно. А гэлээгээд би муу хүн болчихгүй. Гэлээгээд би одоо найз залуугаа хуурж байгаа ч юм уу болохгүй. Тэгээд гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч хайрыг арай илүү өргөн утгаар нь бодох. Тийм ер нь бид яг хайрынхаа хувьд хамт байхгүй ч гэсэн хүмүүс байсаар л байдаг тэгээд ямар нэгэн тэр нөгөө үлдээсэн зүйлс нь тэр нөгөө эрхлүүлдэг байсан нь ч юм уу те ингээд яг нэг тодорхой юм дээр нэг юм тодорхой арай бусдаас өөр ханддаг байсан нь ч юм уу те. Тэгэл тийм юмнууд нугасаа ингээд амьдралд үргэлж байдаг юм байл л те. Тэр хүн байхгүйсэн ч. Тэгээ тэр утгаараа угаасаа хайрын юм гоё сонин эсвэл хүмүүсийг илүү их өвтгөж чаддаг хэсэг нь тэндээ байдаг хаа. Даа гоё шүү. Гоё маа. Гоё те. Харин тэ санаа алдам сайхан юм аа. Салхины үзүүрт. Тэнгүү салхины үзүүрт гэдэг нэг цаадлахын бүрэн орж ирэхгүй бацсандаа хайчлээ. За өнөөдөр найз нас юу шүлийн ном авчирлаа. Тэгээ найзтай зорь. За одоо миний найз за одоо хайрлаж байгаа үнэ ч юм уу бодоод нэг тоо хэлээ. Тэгээ ер нь хоёлаа бас. За 11. За. Энэ бол уян сүхбайн хөхөмсөг уус дэнд нэгэн аялах нүгэн гэдэг нэртэй юм шүлгийн ном. Би энэ яруу найрагчийг ямар гайхалтай юм бэ гэж бодож байгаа. Тий. Ямар сонир шүлэг таараа вэ нэ. За энэ чинь нөгөө хайрын тухай нөгөө батрагдсмаг гайх шиг хайрын тухай шүлэг бол биш. Гэхдээ өөр зөндөө сэдвүүд байгаа. За. Нэг согтуу хэрэг энд дэлбэлцэн нисэж явна. Өөр нэг согтоон тэнд гоогч агсарч байна. Хэрэг хүртэл агсан тавьдаг юутаа сүрхий төрөнд цаг вэ. Хинч тэднийг барьж харахгүй сул хайдаг нь яасан лээ вэ. Харин тэ дараа явуулчих. Яр өнөөхтэй. Гэтэ тийм хүлээн зөвшөөрөөд яг тийм зүйлсийг хүлээн зөвшөөрчгөөр угаасаа явуулах бас амархан харцсангүй амархан болчтой. Явуулах нь тэгээ дараагийн хүн ирэх нь одоо ингээ үргэлжилж байна. За одоо сүүлийн хэсэг уншиж байгаа. Тийм. За тэгээ ер нь тэр ямар байсан бэ гэдэг. Тэгэл ер нь дуусгана. За шүн дунд асаад инхүү бичиж сон. Ер нь бол би ингээ орой унтрахаа өмнө заримдаа аягүй их юм бодоод байдаг. Чи бидний амьдралын зам цаашаа өөр өөрсдийн замаар салан өрнөн. Зөөрлөөс шүн дунд гэрэл хананд тусаад гэрэлтэн хөдлөгтэй ижил. Эсвэл ном зохиол гардаг шиг. Гэрэл асааж орхисон дотор төрөх болоо дутга учиргүй болоод ирхэн тэр. Яг ингэж харанхуйд бодоод амар утга учиртай санагдажсэн зүйл босоод бичгийн оронд ингэж алдагдаад тэр ингэж мэдрэмж байхгүй болчиход идэг. Ямар ч тач чиний дүр өөртөөгөө ярилцах арга минь болон тогтсон шиг бодогдлоо.
Өөр хүнийг хайрлах гэж зүтгэн байдал өчигдрөөс чиний дүр санаанд угаад болдоггүй. Энэ бодлоо чи биш гэдгийг ч мэдэж байна айз минь. Чамтай ярилцсан байх хичнээн сайхан бэ. Ер нөхөр минь болох хүн тийм байхсан уу? Тийм гэж би итгэж дөнгөх нөө. Ер нь бол нөгөө нөхөр болох хүн минь яг ингэж жижигхэн ярилцаж чадах хүн байх болов уу, үгүй болов уу гэдэг нэг асуултууд орж ирээдсэн. Тэгээд миний амьдрал надгүйгээр урсан өнгөрөх. Түүнийг би харах. Ийм ч амьдрал байж болдог. Ер нь орчлон дээр түн бумаа амьдрал. Түүнийг би 10 жилээр өөрийн биеэр үзээд ч явах шиг. Хавар цаг, агаар уур орхоо гэдэг чи бас яасан сайхан. Чи миний бүх бодлыг сонсдогт би их баярлагдав. Чиний бүх бодлыг сонсохдоо ч жаргана. Даанч эсвэл их ад завшаанаар чиний энэ насны бодлоос олж сонсох хувь тохиосон байна. Халагламаар нь бүгдийг нь бүртгийн хагсыг нь ч бүтэн сонсож чадахгүй нэ гэд. Ингээд дэвтэр маань дууссан байгаа. Тэгээ ер нь бол би энэс цаашаа дэвтэр маань энэ цаас маань дууссан. Тэгээд цаасч дуусаад энэ хүн дээр энэ хайр дээр бодох бодол минь ч ингэж дуусаад дүнэлтүүд минь бүгд гараад ингээд цаашаа амьдрал явж байгаа юм болов гэж бодчих юм да. За сайхан юм аа. Тэгээ одоо хоёулынх нь хайрын дугаарууд бас сайхан боллоо шүү дээ. Сайхан боллоо. Яг хинхэндээ яг тэгтээ ингээд бүх хайрлаж байгаа хайрууд л нандин л та. Мөчмөчтөө нандан. Тийм тухайдаа ингээд өгж байгаа зүйлс нь, өгсөн зүйлс нь, мэдрүүлсэн болгоно ингээд нандин. Тэгтээ тэрэн дотроосоо илүү бидэнд нөгөө хайрын тухай ийм ойлголтуудыг төлөвшүүлсэн хариуцлагын тухай бид ярилцсан шиг санагдчихэв. Яг нь 2 дугаар хоёлаа. Тийм миний бас 18 насны хайр бол надад бас ер нь одоо ингээд хүмүүсийг ингээд учиртайгаар хайрлахад маань асар их тэр үний тус байгаа санагддаг. Энэ бол тэр үн л надад энэ бүхнийг ойлгуулсан юм шиг. Яг энэ харилцааны хувьд ч гэсэн миний ажидаас асар олон яг юм хайр дээр тодорхойлтуудыг олж авахд тий өөрийгөө ойлгоход хүлээн зөвшөөрөхөд бусдыг хүлээн зөвшөөрөхөд тус олж тий. Тэгэхээр хайр бас ухтаа бол биднэрт ингээд амьдрахыг ойлгуулдаг бас том чухал зүйл юм шүү дээ. Тийм хүнийг ойлгуулдаг нөгөө буддын шинд ярьдаг штэ тий нөгөө нэг бүх амьтны төлөө гэдэг шиг тэр нэг л хүнийг хайрлаад байгаа юм шиг санагдуулвч цаашлаа хэрвээ бид нар ухаж бодож чадвал бүх хүмүүсийг орчлон хорвоог амьтдыг гадаа байгалыг тэнгэрийг хайрлах арга ухааныг зааж өгөх тийм амар том боломж байдаг юм шиг санагдчихэ шүү. Тэгээд хоёлаа ингээд төгсгөлд нь ингээд тухайн ярьсан ингээд хүмүүстэй зориулаад үг хэлвэл тий тэгээд дуусгая. За тий. За. Гэтэ яг миний энэ бичлэгийг тэр хүн баг хизээч үзэхгүй баха. Гэтэ ер нь бол энэ бичлэгийг би бол хийж бодож байна. Яг тэгэхээр нөгөө үзэх боломжтой бүх орон зайгаасаа би ингээд байхгүй болгоцсон. Яг тэгэхээр би хамгийн сүүлд ингээд жаргалтайгааг нь хараад маш гоё жаргалтай, гоё гэр бүлтэй болсон, гоё исэн. Тийм болохоор түүнийг нь хараад ингээд маш их баярлаад дүүрсэн. Тэгээд цаашдаа хармааргүй санагцсан. Хармааргүй зүгээр ингээд тий. Би өөрийнх нь ч орон зайд баймаргүй санагцсан. Тийм болохоор ингээд зүгээр өгн Facebook мөхтөр найзууд байж байгаа. Тэгээ би зүгээр боловлцсон. Тэгээ ер нь тэр бол зүг баха. Тэгээд тийм болохоор хизээч үзэхгүй бах уу. Гэтэ яг түн зориулж хэлээ байсан. Ямар ч байсан нөгөө яг юм хайр гэж айгу нандин мэдрэмжийг ингээ хамгийн анх мэдрүүлсэнд маш их баярлаа. Тэгээд тэр тусмаа би бол ингээд айгу хайрлагт хойц тийм бас эмхтэй гэдэг те. Намайг гэсэн ингээ хүмүүс хайрладаг. Би өөрийн гэсэн үнцэнтэй. Би чинь өөрийн гэсэн оюун бодолтой. Тэгээ надад ингээд хүнд хайрлагдах, хүний хайрыг татах гой хэсгүүд байдаг тий. Тэгэл тэрнээс өмнө чинь би чинь өөрийгөө амар царамаатай, муухай улаацтай, миний хөлний шилэг бүдүүн, би бүдүүн, миний нэр ч надад тэнийг юм шиг тий ингээд санагддаг байсан. Тэгтэл ингээд миний эд эс бүрийг ингээд тэр хүн айгу гой сайхнаар мэдрүүлж өгч байгаа байхгүй юу ингээд. Ямар ч нөгөө шүүлтүүргүүгээр хэн байгаагаас минь үл хамааран юу мэддэг чаддгаас минь үл хамааран тэр хүн хайрлаж байгаа. Тэгээ яг тэр анхны яг надад зориулж бичсэн шүлэг шигээ одоо хүртэл
Тий надад одоо ингээ бодохоор заяа. Тэр шүлгэн дээр ингээд хурч үл болох алс холын зэрэглээ, хайрлж үл болох амин зүрхний нандин гэсэн шүү дээ тий. Тэгээ намайг ингээд насаар минь чи нандин хүн шүү гэдгийг тэр хүн надад хэлж байгаа биш. Чи надад зориулж хэлж байгаа гэхээс илүү би өөртөө тэр үгийг хэлэх хэмжээний ерөөж тийм чухал үгийг надад хэлсэн санагдаж байна. Тэгээ одоо яг тэр хүнтэй уулзснаас хойш хизээч би өөрийгөө тийм муухагаар те ингэж мэдэрч байгаагүй санагдаж байгаа юм илүү өөрийгөө хайрлсан өөрийгөө гоё хүн гэдгээ ингэж өөртөө хүлээн зөвшөөрч өөртөө дүүрэн байж өөрийгөө нандгинж те тэг хэнийг надад одоо муухай зүйл хийхэд тэндээс өөрийгөө ингээд хамгаалж авч үлдэж чадхаар хэмжээний ч юм уу хүн болж төлөвшөд минь 18 наснд минь та ингээд айгу том тос өрсөлжээ тэгээд таны хайрлсан эмэгтэй бас ийм хэмжээний хүн болжээ гэж хэлээ да тийм. Яар тийм яар хөөх юм. Хоол амар хөөх юм ийж штэ. Тийм ээ. Амар нандин юм ийж байгаа байхгүй юу? Нэрэдтэй тийм ээ. Тий. Тэгэд ер нь бол найдсан ингээ ботход тойр нэгдүгээр курст очсон гэсэн те. Намайг нэгдүгээр курстэй. Тийм чамайг нэгдүгээр курс. Тэрнээс хойш яг миний бүр тасралтгүйгээр улам үзэсгэлэнтэй болсон юм шиг надад санагдав. Тийм. Амар гэрэлтсэн. Чи бүр амар гэрэлтдэг. Тийм. Тэгээд тэр амар нөлөөсөн юм биш та одоо ингээ. Одоо яг ботхоор тийм тэр хүний хайрлсан юм бихтэй байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Яалтчгүй. Гахалтай. Тий. За би нэг манай хоёр их найз байдаг штэ тий. Цэцгээ чимгээ хоёртойгоо найз нэг дархан явж явах боломж оноос нь бас гайхалтай уран бүтээлч одоо ихтэй найзаасаа найзчээсээ бас бид нэр ингээ ярилцах боломж гарч ирсэн. Тэгээд тэр үед боловлонго зураач бас юм надад одоо бид гуравт энэ номыг бэлгэлсэн хүн өөрөө бас үүлгээд номтой. Тэгээд уран боломж хэрэг гэдэг номын талаар тэр үед ярьж өгчээсэн. Тэгэхээр нөгөө нэг уран бүтээлч хүний амьдралынх нь ингээ ширээн тухайн хүний үед тайлбарлаж ирсэнаар нэг ингэж нөгөө нэг юм хүлгүү байдаг. Ахуй нь ингээ орхигдчихдаг. Ахуугүй. Тэгээд одоо бодох, санах, бүтээх ийм амьдрал байдаг гэдэг юм тэр номын талаар ингээ ярьжсэн байхгүй юу. Тэгээ бодонгот одоо ингэж би цаашдаа ингээл найз залуутайгаа ингээ байхдаа бит хоёр ингэж юм амьдралын талаар ахуйтай ингээл үйл явдалтай за энийг яах вэ тэрийг яах вэ гэдэг юм юмнууд орж ирдэг. Энэ хүн маань бол надад яг тийм гурван болон ширээ байсан юм шиг маш үзэсгэлэнтэй, маш гайхалтай, оюун санааг минь тэлж өгсөн намайг бас ингэж ухаантай эмэгтэй хүн шүү гэж надад юм итгүүлсэн ч биш бүр итгэдэг. Тэгээд намайг бас амар юм гүнзгий итгэлтэй болгож өгсөн. Тэгээд тэр ширээг бол зүйрлвээс ахуй байхгүйсэн ч гэсэн өөрөөр хэлбэл одоо хамт амьдрах, үерхэх ийм тийм юмгүйгээр ч гэсэндээ яг нэг тийм хайрын талаар ерөнхий тэр хайрыг ойлгуулж өгсөн тийм гайхалтай зүйл байсан юм шиг надад санагдаж байна яг зүйрлсэн чинь. Тэгээд маш их баярлалаа. Угаасаа бид бид хайрлаж явах болно. Үнэхээр сайн хүн гэдгээ мэдэрч яваасай л гэж тийш үсмээр байдаг. Тий хамгаалмаар тий шүү. Тий гайхалтай. Гэхдээ ингэж аваад нуумаар биш те. Бүр ил гаргамаар зүйлмээр гайхуулмаар тийм хүн байхгүй юу? Тий шүү. Тий. За. Ингээ ойлоо дуусахгүй. Тэгээ. За. Нэг шүлэг дуутах юм нэ. Өөдгөө нэ за. Эмэр ингээд ярианда орно гэдэг шиг. Шүлэг дуутдаг. За одоо шүлэг рэндом шүү. За тэгээ. За ингээд дуусгая те шүлгээ дуудаал. Гой бид бас яруу найргийн ивентүүд гисэж чад бас юм гоё сорцсон юм аа. За энэ За зөвхөн хайр гэдэг шүү. За номны зөвхөн хайр гэдэг шүлгийг бинээс тоо. За тэхүү. Тэгээд дуусгах. Тий найзын төрөө дуусчих. За зөвхөн хайр. За ингээ үзэгчтэй, найздаа, хайруудаа зориулаад бит хоёр дуудаа. Тэгээ бит хоёрын подкаст дуусгая. За. Амьдрал дотроос олох олз гэвээс зөвхөн хайр.
Мөхөлгөө шижир гэрлийг би чамаас ирнэм. Өхөлгөө үл үзэгдэх алтан утасны үзүүрийг олж өгөөч. Өхөшгүй ертөнцийн зүг гарахад минь туслаач. Зөвхөн хайрын ирэлчин би. Зүрхэн дотроос чинь гигэн гэрлийг олж үзмээр байна. Зүнгийн алтан гэрлээс чинь зөөгдөж одмоор байна. Аз жаргалын инх мөнх газар энэ биш гэдгийг би мэднэ. Айч юм хайр болж хүсэлт газарт минь хүргэж өгөөч. Зөвхөн хайрын ирэлчин би. Зөвхөн хайрын алтан гэрэл. Зөөд мөрөөдлийн газарт минь хүргэж өгнө. Гуй хонгор минь. Эвдэршгүй их аз жаргалын оронд хүрэхэд туслах энгөө хайрын үүд хаалга чиний цээжинд цоожтой байна. За тэгээ подкастыг маань энэ хүртэл сонсон баярлалаа. Тэгээд бид хоёрыг дэмжин буй та бүхэнд маш баярлалаа. Тэгээ бүр 300 хүн үзсэн байна гэсэн чинь бүр ингээд бид тэр 300 олч тэгээд маш баярлалаа. Ингээд 400 хүн цуглал юу болох вэ? Багтахгүй. Тийм их хүн үзсэн байна. Бид хоёрын энэ оршихуйг сонсож байгаа шүү дээ. Тийм. Оршихуйг сонсон, хайрлаж байгаа, дэмжиж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд хамт агаарэ. Хайртай байцгаая. Баяртай.